За, сайн байцгаана уу? Сайн байцгаана уу залуусаа? Та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. За, би дуугаа шалгаадахъя. Дуу сонсогдож байна уу шалгаадахъя. За, дуу сонсогдож байна. Сонсогдож байна. Би энэ өөр компьютер дээр шалгасан. Alright. За, өнөөдрийн лайвыг бүгдээрээ эхлэе. Бүгдээрээ ойр лайв хийгээгүй юм байна. Тэгээд та нар маань сонин сайхан юу байна? Өнөөдрийн лайваар би хүүхэд залуучууд маань яагаад англи хэл сурах сонирхолгүй байдаг вэ? Түүний шийдэл нь юу байх юм бэ гэдэг талаар ярих хүсэлтэй байна. Тэгээд бас энэ 8 сард амьдралын менежмент, дижитал тасгалын нэвтрийг авсан залуучуудаа зориулсан сургалт 4 удаагийн сургалт хийхээр зарласан байгаа тийм ээ. Тэр талаар бас ярилцах хүсэлтэй байгаа юм аа. За тэгээ бүгдээ ороод ирээрээ. Монголд байгаа залуучууд хүмүүстээ оройн мэндийг хүргэе. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа залуучуудаа өглөөний мэнд, дарааны мэнд, шөнийн мэндийг хүргье. Зарим газар нь орой болж байгаах, зарим газар нь өдөр болж байгаах тийм ээ. За тэгээд бүгдээрээ шууд лайвтаа оръё. За хүмүүс ороод ирэх байх гэж бодож байна. За та нар маань асуулт асуухаар бол асуугаарай. Сайн уу Азка би бас коммент хараад явж байгаа. Энд хажуу тишээ авч явал коммент маань харагдаж байна гэж ойлгоорой. За тэгээд бүгд эхэлцгээе. За та нар маань асуух асуулт байвал бас бичээрэй. Сонирхсан асуултуудаа бас бичээд байгаарай. За эхлээд өөрийгөө танилцуулъя. Намайг Гантья гэдэг. За Америкийн нэгдсэн улсын Вашингтон DC хотоос та нартайгаа мэдчилж байна. Хүүхэд залуучуудын хөгжлийн ментор гэсэн ажлыг одоо хийгээд явж байгаа юм аа. Тэгээд энэ хүү лайваараа та бүхэнтэйгээ англи хэл сурахгүй байгаа залуучуудын шалтгаан нь юу юм бэ? Хүүхдүүдийн шалтгаан нь юу юм бэ? Тэгээд яагаад энийг ярих болсон бэ гэхээр би All Star англи клубыг охтуудтайгаа хамт Монгол хүүхдүүдэд зориулаад ерхий боловсролын сургуулийн 2-8 дугаар ангийн сурагчид зориулаад явуулдаг байгаа тийм ээ. За тэгээд энэ дээрээс ингээд үндэслээд ингээд харахаар маш олон аав ээж надаас манай хүүхэд англи хэл сурах аюу сонирхолгүй байна. Энэ хүүхдийг одоо яах вэ гэж асуусан юм чатууд надад аягүй ирээд байгаа. Тэгээ энэ дээр би бас өөрийнхөө зүгээс өөрийнхөө туршлагыг бас хуваалцах тийм бусад хүмүүсийн бас туршлагуудыг хуваалцах талаар оруулъя гэж бодсон. За тэгээд яагаад одоо хүүхдүүд англи хэл сурахгүй байгаа хамгийн нэгдүгээр шалтгаан нь одоо би одоо ингээд онлайн сургалт авч байгаа байхгүй хүүхдүүдийн сэтгэл зүй тий хүүхдүүдийн оюун бодол, оюун санааны талаар, хөгжлийн талаар ингээд онлайн сургалт аваад удахгүй төгсөг баг. Тэгээд тэр маань сертификаттай юм сургалт явж байгаа. Тэрийгэ төгсөх юм бол тэр онлайн хичээл дээр бол маш олон юм онлайн төвшөнд аягүй хэм заад юм билээ. Миний мэдэхгүй тэр хүүхдийн сэтгэл зүйтэй холбоотой зүйлүүд. Миний ярих байгаа зүйл болохоор яг ингээд практик дээр аав ээжүүд хүүхдүүдээ яаж англи хэлийг амжилттайгаар сурах вэ гэдэг талаар л ярих хүсэлтэй байгаа. Яг өөрийнхөө туршлага дээр үнслээ тийм. Манай хоёр хүн 4 жилийн өмнө Америкт ирээ ямар ч англи хэлний мэдлэггүйсэн бол одоо англиээ сураад үеийнхэн хүүхдүүдэд англи хэлийг заадаг болсон юм тийм. За тэгвэл одоо энийг одоо яаж одоо хүүхдүүд англи хэл сурах сонирхолгүй байгаа хүүхдүүдийг англи хэл сургах сонирхолтой болгох юм бэ гэдэг талаар ярмаар байгаа. Alright. За тэгээ эхлэе. За хамгийн нэгдүгээр болохоор юу харсан бэ гэхээр хүүхдүүд аягүй өөртөө итгэлгүй байт юм билээ. Англи хэл сурч чадна гэсэн итгэлгүй байдаг. Нэгдүгээрт нь. Би нэг юунаас харсан бэ гэхээр сая ингээд хүүхдүүдтэй хамт ингээд одоо 8 дахь сар руугаа ингээд монгол хүүхдүүдэд зориулсан англи хэл сургалт явуулж штэ тий. Тэндээс ингээд харсан чинь зарим хүүхдүүд ингээд байгаа байхгүй. Манай найзууд бүгдээрээ амар юутай аюулсан англи хэлтэй гэдэг жаа байхгүй. Тэгээд ингээд тэр хүүхдээ ярилцаад үзэхээр тэр хүүхдээ ингээд суурь аягүй сайн хэрнээ өөртөө аягүй итгэл муутай байгаа байхгүй тий. Яагаад ингэж өөртөө итгэл муутай болсон гэвэл би ерөөсөө англи хэл сурч чадахгүй юм байна гэд бусдаа өөрийгөө харьцуулаад өөрийгөө ингэ доош нь хийж бодоод байгаа байхгүй. Нэгдүгээр тэгээд хоёрдугаарт нь болохоор бид нар нөгөө хэл сурах авьяастай хүмүүс хэл сурдаг штэ гэж аягүй томчууд маань ярьдаг штэ тийм ээ. Аав ээжүүд маань хэл сурахгүй байгаа шалтгаанаа надад тэр хэл сурах авьяас нь байдгүй юм байлээ гэж хэлдэг штэ. Гэтэл бол үндэ яг тэгээ бодсон би ер нь хэл сурах авьяасгүй хөх юм байна гэж өөрийгөө бодчихж байгаа байхгүй. Яг үндэ англи хэл сурахад чинь ерөөсөө тийм хэлний авьяас гэсэн юм байхгүй. Тэгвэл одоо Америкт ирж байгаа монгол хүмүүс хэлний авьяасгүйгээд байх юм бол бүгдээрээ англи хэлээр ярьж чадахгүй байх байсан шүү дээ, тийм ээ. Яг тэрнтэй адилхан англи хэлээр ярьсахад бол хэлний авьяас нь тэр гэж бол ерөөсөө байхгүй. Яг хувь хүний 100% хичээл зүтгэлээс хамаарч байгаа зүйл байгаа. Тэгэхээр
өөрөө өөртөө итгэх итгэлийг одоо гээцсэн хүмүүс маань бусдаа ингээд англи хэлээр ярихдаа итгэлгүй байгаад идэх юм билээ. За хоёрдугаар хамгийн том шалтгаан нь болохоор хүсэл мөрөөдлөө ерөөсөө олоогүй, тодорхойлоогүй хүмүүс яагаад англи хэл сурах гээд байгаа шалтгаанаас мэддэггүй. Та нар маань миний коммент хэсэгт би танаас нэг асуулт асууя. Та өнөөдөр яагаад хүүхдүүдтэй эсвэл чи яагаад англи хэлийг сурах ёстой юм бэ гэдэг 5 шалтгааныг бичээд англи хэл сурахгүй байснаар чиний амьдралд ямар хор уршиг болох юм бэ гэдэг 5 ийм шалтгаан бичээд өгөөрэй гэж танаасаа хүсэх байна. Одоо лайв үзэж байгаа хүмүүстэй, лайв үзээд орж ирж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд англи хэл сурахад яг ийм 5 шалтгаан нь юу байх вэ? Яг сурах чиний 5 шалтгаан нь юу юм? Сурахгүй байвал чиний амьдралд ямар эсвэл таны хүүхдэд ямар хор уршиг болох юм бэ гэдэг ийм шалтгааныг бас намайг ярьж байгаа хооронд коммент хэсэгт бичээрэй гэж хүсэх байна. Тэгээд нэгдүгээр нь англи сурна гэж ярьж байна. Хүсэл мөрөөдлөө олоогүй хүүхдүүд болвол ингээд англи сурах яах гэж сурах гэдэг байгаа ойлгохгүй байгаа учраас тэр чинь хийх сонирхолгүй байгаа байхгүй тий. За тэгэхээр яах юм бэ гэхээр хүүхдийн хүсэл мөрөөдлийг олохын тулд яхаа аав ээжүүд аюул сан хүүхдүүдтэй ярилцаж цай гаргах хэрэгтэй байгаа. Ерөөхдөө ингээд харж байгаад аав ээжүүд маань хүүхдүүдтэйгээ ерөөсөө ярилцахгүй байна. Би тэрийг 100% та нар өнөөдөр хүүхдүүдтэйгээ хоолоо идсэн, хувцас өмсөн л гэж ярьж байгаа тий. Гэтэл яг хүүхдийн хүсэл мөрөөдлийн талаар яг цаг гаргаж ярьж байгаа аав ээжүүд аюул цөөхөн байна гэж би хараад байгаа. За тэгээд аав ээжүүд сайн ярилцаад тэгээ хүсэл мөрөөдлийн тодорхойлж өгөх юм бол тэрнийхэн дагуу хүүхдээ хөгжүүлж болж байгаа байхгүй тий. Чи англи хэл сурчих юм бол ийм сургуульд орно. Эсвэл тийм уралдаан тэмцээнд орно. Ингэж гоё амьдрал чинь ингэж цэцэглэн. Чи олон улсад танигдсан ийм хүн болно ч гэдэг юм уу. Юу ч үгүй одоо тэр хүүхдтэйгээ ярьсан тэр хүсэл мөрөөдлийн зорилгыг ингэж тодорхойлох хэрэгтэй байхгүй. Жишээ нь манай All Star англи клубт нэг 4-р одоо 5-р ангид орох гэж нэг хөөрхөн охин дундчны ангид аюулсан англитай охин. Хэл нь бүр аюул сайжраад байгаа байхгүй. Тэр хүүхд ингэ явж байгаа. Тэгээд тэр хүүхдийн маань англи хэл нь яагаад ингэ хурдан сайжирсан бэ гэхээр ингэ надаа ингэ видео колл хийгээл ярьж байхад надад харуулж байгаа байхгүй тий би ирээдүйд Канада улсад ингэ сурах зорилготой байгаа. Тэгээд Канада улсынхаа тий тэр их сургуулийн зургийг хам дээрээ тавьчихсан ингээ фотошоптод өөрийнх нь зургийг урталт нь ингээ тавьчихсан. Тэгээд би болохоор энэ хүсэл мөрөөдөлтөд хүрэхийн тулд би одооноос ингээ англи хэлээ сайн хийж байгаа. Тэгээд англи хэлээ ингэж хийгээд сайн сураад би Канада улсад сурна гэдгсэн. Тэгсэн чинь би нэг Facebook дээр нөгөө зуныхаа амралтаар хүүхдүүд эссе бичүүлрээ гэдэг нэг пост хийсэн байсан чинь тэрний дагуу ингээд өдөр бүр эссе бичээд над руу ингээд явуулаад байдаг тий. Яг хүсэл мөрөөдөл зорилгоо ингээд ойлгох хүүхдүүд чи өөрөө ирэхгүй ингээд тэрнүүгөө тэмүүлээд ингээд ямаа хийгээд байгаа байхгүй тий. Тэгэхээр ингээд хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг тодорхойлох зүйл дээр аав ээж нь маш сайн ажиллах хэрэгтэй юм байна гэсэн юм дүгнэлтэн түрээд байгаа. За онлайн төвшөнд нь ингээд ярих юм бол аюу олон юм онлууд байд юм лээ. Тэрийг бол би дараа нь бүр тусдаа юм блог энтер дээрээ бичиж оруулъя гэж бодож байгаа. За тэгээ яг ингээд туршлагаасаа яриад тэрнээс жишээ аваад ингээд ярихаар та нарт бол илүү ойлгомжтой хаа гэж бодож байна тий. За тэгээд багш нар нь бас ингээд 3-р шалтгаан гэхээр нөгөө багш нарын асуудал бас их аав ээж хүүхдүүдтэй төмдөгдөжээ. За багш нар нь болохоор хүүхдүүдтэй ямаа ингэ сайн заахгүй хүүхдүүдийг аяг их загнадаг тий. Ууртаа багш нар ингэ англи хэл заах чам ингэ хүүхдүүдийг бүр ингэ залхаачдаг. Яалтчгүй ингэ багш ингэ ямаа заагаад хаад англи хэл хүүхдүүд сурахгүй хахаар багш үнэхээр ингэ жоохон сэтгэлээр унаад нервтэн л тий. Хүн юм заагаад ах чинь сурахгүй энэ төр гэд тий. Гэхдээ англи хэл сурахад бол хүүхдүүдэд яалтчгүй юм юу хэрэгтэй байна. Цаг хугацаа хэрэгтэй ингэ үргэлжилсэн юм хөгжин дэвших хэл сурах процесс явагдаад байгаа байхгүй тий. Тэрэн дээр аав ээжүүд маань багш нар маань аягүй сайхан анхааралтай тий хандаж хүлээцтэй байх хэрэгтэй. Хүүхдийн тарих оюун ухаан гэдэг чинь тэр дороо ингээл имийг том үнс шиг шингээж авах чадвар нь арай муу байгаа штэ. Тийм болохоор хэрвээ багш нь тийм сайн биш байгаа багшийн солих ч юм уу ямар нэгэн байдлаар хүүхдүүдэд ямар ч гэсэн англи хэлний сургах тэр сонирхолтой байлгах талаас нь л аав ээжүүд маш сайн анхаарах хэрэгтэй тийм үлээ. За тэгээд одоо манай All Star англи клуб дээр анх ингээд дөнгөж өсгөө сурж эхэлж байгаа 8 настай ч юм 9 настай хүмүүс орж ирэл аягүй хурд уншиж сурж бичиж сурдаг л та. Тэгээд бид нар болохоор яаж юм гэхээр яг энэ би Америк хүүхдүүд яаж англи хэл сурж ийн англи хэлээ яаж сайжруулж ийн те Америкт ирсэн гадны хүүхдүүд яаж ингэ хоёр хүүхдээр ингээд ямар сургалтын арга барилыг хэрэгжилж гэнэ гэдээ харлаа штэ. Тэгэхэд бол ерөөсөө юу яаж байгаа learn and play гэж байхгүй тий тоглонгоо ингээд сурах юм арга барилыг эзэн барилаар яваад байгаа тий хүүхдээ ингээд 6 настай ахт нь хамаагүй ингээд юм бичүүлэхгүй байгаа байхгүй тий гар хөлн ингээд сайн
ясан бичээгүй байгаа үед бас хүүхдэд хамаагүй үзэг байруулахыг бол нэг дэмждэг юм байлээ. Тэгэхээр нэг тэгж бичихгүй яг ингээд тоглох явцдаа хүүхдүүд англи хэлийг сураад авах юм боломжтой. Тийм байдлаар нь бага ханханчны ангийн хүүхдүүдэд бол сургалтыг явуулж байгаа. Харин жоохон агсан төвшөнд анхан дуунчтанд ороод ирэхээр read and learn гэдэг уншиж ойлгох чадварыг сайжруулж дээрэс нь тэгээд сайн английн ингээд тэр шугамаараа ингээд тогтоолох те жишээ нь агийг үлгэрийн ном уншаад тэндээсээ шинэ үгнүүдээ мэдээд өгүүлбэрийн бүтцтэйгээ тэд нар ингээд үлгэр уншиж явах явцдаа танилцж байгаа байхгүй те. За тэгээ үгийн баялаг нь бас нэмэгдээ явж байдаг. За тэрний дараагаар яаж юм гэхээр одоо нэг дөрмөөс нь жоохон ингэж орж эхэлж байгаа байхгүй тий. За ийм байдлаар ингэж явах хэрэгтэй байна. Тэр нь аав ээж нар ингээ багшийг ингээ муулаад ах хүүхдүүд хаажууд аав ээж нар багшийг муулаад ахаар чи тэр хүүхд чинь багшийн тухай муухай ойлголттой болоод бас англиар сурахгүй ч магадгүй ш. Тэгэхээр аав ээж нар маань үйл хөдлөлүүдээс сайн харах хэрэгтэй тийм билээ. За тэгээ тогтвортой сургах маш их чухал байна. Азка миний хувьд аливаа хэлийг сурахад тухайн хүүхдийн онцлог давуу тал хүсэл зорилго дээр тулгуурлаад хэлийг нь сургал хүн бүрт хэлийг амжилттай сурах боломжтой байдаг юм болов. Тийм яг зөв дөнгөж би сая ярьсан шүү дээ тий. За тэгээ тогтвортой сургах хэрэгтэй байна гэдэг дээр би саяхан Slide Age гэдэг ном уншлаа л да. Тэгсэн чинь ерөөсөө яг хүмүүсийн амжилт гэж юу юм бэ гэхээр өдөр тутмын жижиг хийхэд амархан үйлдэлүүдийг хэлж байгаа байхгүй. Тэгэхээр тухайлбал манай хотоо англиар аягүй сайн ус цас шиг ярьдаг. Би англиар аягүй сайхан ус цас шиг ярьдаг болдё гэх юм бол өдөр тутам багаар нэг үг чамаагүй чэйжилжээ гэсэн үг байхгүй тий. Манай Монгол ардын зүрх зүгүүд туслыг хураавал далаа болно гэдэг. Яг тэрний зарчмыг л ерөөхдөө энэ ном дээр бичээд энэ ном нь болохоор ингээд Америк даяар хэдэн саяараа борлогдоод маш олон хүний амьдралд өөрчлөлт оруулсан байна. Тэгээ энийг одоо би 8 сард болох сургалтын дээр залуучуудаа зориулж сургалт болгож оруулах гэж байгаа. Slide Age гэдэг ном, Slide Age-ийн зарчим тийм ээ философи гэж юу юм бэ? Ямар хүн одоо өдөр болгон үйлдэл хийгээд байвал амжилтанд хүрэх юм бэ гэдэг талаар сургалтыг хийн. Тэгээд тэр болохоор Slide Age-ийн зарчим маань болохоор ерөөсөө юунд зорж байгаа тэр болгоныгоо багаар сурах хэрэгтэй гэж байна. Тухайлбал англи хэл сурах бол хүүхдийг маш сайн өөрийнхөө self discipline гэдэг тийм өөрийгөө ингээд сахилгажуулж сургах аюул том амьдралын тасгал болж байгаа байхгүй юу англиар сурч байгаа хүүхдүүд маань. Тэгээ тэр номд бичсэн ба охин ингээд аюул том сургуульд орсон чинь дандаа шилдэг хүүхдүүд тэр сургуульд орсон байгаа байхгүй юу. Мэдээж тэ Америкийн том сургуульд дандаа шилдэг хүүхдүүд орно. Хинж илүү дутуу гэх юм байхгүй бүгдээрээ шилдэгдээд орсон шилдэг хүүхдүүд байгаа. Тэгээ ааваасаа асуусан байхгүй. Аава би энэ хүүхдүүдээс юугаараа ялгарч би илүү тэр хүүхдүүдээс давуу тал болж өрсөлдөх чадвартай байх юм бэ? Би тэрийг олж харахгүй байна гэдгсэн чинь аав нь энэ номыг бичсэн аав нөхөндөө зөвлөж байгаа байхгүй. Миний хөө чи багаасаа ямиг ингээ өдөр болгон багаар ингээ тавтаад сурсан шүү дээ. Тэгээ чи энэ сургуульд орч чадсан тийм үү? Яг тэрийгээ л хий. Өөр чамд хийгээд ах юм байхгүй. Өгсөн даалгавруудын цаг тухайд нь хийгээд ингээ яваад чи тэрний дараа сургуулаа төгсдөө чи хамгийн мундаг нь байх болсон байна гэж хэлж байгаа байхгүй. За тэгсэн чинь нөгөө охин чи яасан бэ гэхээр яг л аавынхаа хэлсний дагуу өдөр болгон хичээл хийгээд исэн. Техний семестрт яасан нөгөө шилдэг хүүхдүүд чинь 5 хасагдсан. Дараагийн семестрт нөгөө хүүхдүүдийнх нь дахиад 5 хасагдсан. Ингээ явсаар байгаа тэр яг тогтвортой тууштай ямаа хийсээр байгаад хамгийн топ оюутан болоод сургуулаа төгсөд хамгийн мундаг ажил хийгээд сүүлдээ аавынхаа компаниг удирдаад ингээд компани хэдэн тэрбумын долларын эргэлттэй ийм мундаг компани болоод явсан ийм түүхтэй ном билээ. Аюу гой ном. Тэгэхээр англи хэлийг хүүхдүүдээс сурч байгаа хүмүүс болохоор та нар багаасаа хүүхдүүдээ ингээд амьдралын тэр сахилгажуулалтанд аюу сайн сургаж байгаа гэж ойлгох хэрэгтэй болж байгаа юм билээ. Тэгээд тэр ном дээр бичсэн байсан бас эхнэрийн тухай эхнэр нь бас яг ингээд Slide Age-ийн зарчмаар ингээд багаар том зорилгын төлөө ингээд алхамыг өдөр болгон хийдэг гэсэн байгаа байхгүй. Тэгээд эмэгтэй хүнд ялангуяа энэ аягүй чухал чадвараа. Яагаад тэгэхээр эмэгтэй хүмүүс хүүхдүүдэд хүмүүжүүлдэг. Тэгээд тэгж хүмүүжүүлсэн хүүхдүүд эмэгтэй хүмүүс хүүхдүүдэд ганцхан бодох биш үр ач нараа бас бодох хэрэгтэй тийм. Миний ач гуч ямар байх юм бэ? Хэрвээ би хүүхдүүдэд энэ зарчмаар сургачих юм бол миний ач гуч цаашдаа ийм байдлаар бас өсөж дэвчих боломжтой юм биш үү гэдэг. Тэгсэн тэгэл би яг тэр хэсгийг уншдаа. Ваа би өнөөдөр яг л хүүхдүүдийн тухайд бодоод исэн чинь юу би чинь цаашдаа ач гучтай болох юм биш үү гэж бас өөрийнхөө бодож байсан. Үнэхээр гоё ном байсан. Тэгээд энэ Slide Age номын талаар би 8 сард амьдралын менежмент дэвтрийг авсан, дижитал дэвтрийг авсан залуучуудад зориулаад гоё тэр сургалтаа бэлдэж байгаа. За тэгээд доктортой ингээд англи хэлийг сурвал
маш их чухал. Бид нар чинь нэг барьж аваад нэг орхиол гэдэг шүү дээ, тий. Тэр бол ерөөсөө тийм амжилтанд хүрэх зарчим биш байгаа байхгүй юу? Тэгээд зорьсондоо хүрэх. За 5 дугаар зүйл маань болохоор юу байсан бэ гэхээр хүүхдүүдтэйгээ цаг гаргаж ярилцах, асуулт асуух байгаа даа. За тэгээд одоо ингээд айгүй манай авалт дээр английн клубт ингээд үнэхээр яг хүүхдүүдийн боловсрол мэдлэг санаа зовдог ирээдүйд гадаадын их сургуультай тэтгэлэгтэй сурах юмсан гэсэн хүсэлтэй хүүхдүүдэд тийм зорилготойгоор ингээд сурах байгаа юм аав ээж байгаа байхгүй. За тэгээд тэд нартаа ингээд мундаг хүүхдүүд орж ирж байгаа. Яг тэдний маань одоо ингээ ярилцаад үзэхээр би ингээ асуулт асуухаар миний асуусан асуулт нь монголоор хариулж чадахгүй байна. Тэгэхээр яг юу хүсэх гээд байна бэ гэхээр хүүхдүүдээс асуулт хариултыг байнга асууж яагаад тэгсэн бэ? Яагаад ингэсэн бэ гэдэг талаар аюу сайн ярилцаач. Өөрийгөө сайн ингээд монголоор илэрхийлж чадахгүй байх юм бол тэр хүүхд чинь одоо сайн англи хэл бусад гадаад хэлийг сурах боломжгүй болчиход байгаа байхгүй юу? Тэгээд яаж одоо хүүхдүүдээ сайн англи хэлээр сурахын яриулахын гэх юм бол монгол хэлээр төгс сайхан эзэмшүүлээ. Монгол хэлний тэр утгыг сайхан эзэмшүүлсэний дараагаар хүүхдүүдээ англи юм уу бусад хэлээр нь яриулж болж байгаа байхгүй тий. За тэгээд монгол хэлээр нь эзэмшүүлэхийн тулд юу хийх юм бэ гэхээр одоо гой шүлэг чийжлүүлмээр байна. Намайг бага хахад хэрэм мэнтэргээл бага ингээд ороод ингээд шүлэг чийжлүүлдэг гэсэн. Манай аав маш гой шүлэг уншдаг хүн байдаг. Тэгэл бага хот чинь аав маань уран яруугаар Монголын тэр сайхан тий Бадарчгаан шүлэг энтрийг 9 эрдний их орон энтрийг аюугай уншиж өгдөг гэсэн байхгүй тий. Одоо санахаар шүлэгний мөрнөөс нь санаа л да тий. Иргэл их дэлхийн уул усан тэгшин элч гэрлийн гайхамшигт мандсан нар алтан билээ гэл ингээл гой монголоор шүлэг ингээл аав хүн унших чинь ямар гой сонсогдож чинь тий. Тэр энтер Монголын тэр сайхан уран сайхан хэллгүүдийг чийжилж шүлгүүдийн чийжлээрээ. Тэгээ би сая юм нөгөө манай хүн ч уран зураач болж байгаа. Тэгээд The Artist's Way гэдэг номыг уншиж байгаа байхгүй. Тэгээ энэ дээр бас нэг гоё арга нь болохоор Money Page хөтлөх гэж нэг гоё арга байсан. Money Page гэдэг. Тэгээд энэ маань юу юм бэ гэхээр хүүхдүүд ч би ч гэсэн хөтлөж байгаа байхгүй. Энэ одоо миний Money Page-ийн дэвтэр юм те. Энэ юу вэ гэхээр ерөөсөө ингэ өглөө босоод 3 хуудас юм ингэ бич гэж байгаа те. Чиний тарих толгойд юу орж ирж байна? Тэрийг ингэ бичээл. За тухайлбал ээж хүн за би өглөөнийхөө хоолыг хийх ёстой. Хувцас хүүхдүүдийн хувцсыг угаах ёстой гэл доо. Юу гэх юм бүгдийг ингэ бичээд тэр толгойн дотор байгаа бүх юм бодлуудаа цаасан дээр ингэ гаргаж хайсны дараа хүн аягүй гоё бүтээлч болдог гэж байгаа байхгүй тий. Энд чинь бас нэг хүүхдүүдээ өөрийгөө илэрхийлэх нэг аргад нь сурч байгаа юм аа. За тэгээ өнөөдөр би та нартайгаа ингэ 5 аргын талаар ярилцлаа. Тэгээд нэгдүгээрт нь хүүхдүүд маань өөртөө итгэлгүй байна. Тэр итгэлийг нэмэх зүйлүүдийн маш сайн хийх хэрэгтэй байна тий. Тухайлбал чи өдий зэрэгтэй англи хэл сурцсан юм чинь цаашдаа улам сайн англи хэл сурах боломжтой юм а гэдэг тэр итгэлийн нөгөө бусаддаа өөрийгөө битгий харьцуулаад тий. Тэгээд бусад хүүхдүүд чинь хүн хүний төвшин өөр байгаа шүү дээ тий. Тэрнийг бас хэлж өгөх хэрэгтэй байна. За хүсэл мөрөөдлөө олоогүй байгаа хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг юм аав ээж нь хамтдаа сайхан ярилцдаг баймаар байна. За 3 дугаарт нь багш нар нь үлгэр дуурайл болдог тий. Үлгэр дуурайл болж чадах тийм багш нарт хүүхдээ шав оруулмаар байна. 4-дүгээрт нь тогтвортой тууштайгаар сургах хэдгээ нэг аав ээж юм л да тийм ээ All Star английн клубт хүүхдүүдэд оруулчаад сар болгочоод яасан мэддэхгүй алга болчдөг. Цаашдаа хүүхдүүд сургах юм уу үгүй юм уу мэдэхгүй. Тэгэл манай хоёр охин асууж байгаа байхгүй ээж тэр яасан юм бэ гэд мэдэхгүй энэ сард орж ирээгүй яасан ээж мэдэхгүй аав ээж нь юм хэлээгүй гэл тэгэл сургах юм уу яах юм мэдэхгүй хэрвээ сургалт нь онцгүй байгаа бол санал хүсэлтэд бичээд те таны сургалтанд арай боломж сурах боломжгүй байх гэдэг ч юм уу тэрийгээ сайжруулаарай гэж санал хүсэлтэд явуул бид нарын ажилд агуулх туслах байхгүй юу эсвэл баярлалаа одоо бид нар хөдөө гадаа явах гэж байна энэ удаадаа ингээд түр алгасяач гэдэг юм ингээд жоохон ёс зүйтэй бас баймар байгаа байхгүй аав ээж мөн тэгэхгүй ингээд юу ч мэддэхгүй яасан мэддэхгүй ингээд таг чиг хүүхдүүдээ нэг сар сурчаал алга болчихно тэр айгүй надад сонин санагдаж байгаа. За тэгээд 5 дугаарт нь болохоор хүүхдүүдтэйгээ цаг гаргаж ярилцаа. Өнөөдрийн те одоо би дараагийн сэдв дээр ярих чинь бакалаврын сургалтын талаар дараа нь Америкийн бакалаврын сургалтын талаар яг ингээ хүүхдүүдтэйгээ цаг гаргаж ярилцаад бага ч ихсэн юм цаг гаргаад хүүхдүүдтэйгээ өдөр тутам ингээ ярилцсан таны тэр хичээл зүтгэл чинь ирээдүйд маш том хөрөнгө оруулалт хүүхд чи хийх юм байлээ гэж хэлмээр байна. За тэгээ өнөөдрийнхөө энэ 5 энэ зөвлөгөөг та нар маань
миний одоо туршлагаас гаргаж авсан зөвлөгөө маань танарт маань таалагдсан байх гэж бодож байна. За тэгээ одоо би юу ярих чинь гэхээр сүүлийн үед одоо Америкт COVID-19 гараад, коронавирус гараад тий Америкт суралцах хүсэлтэй зорилготой залуучууд маань бас хүсэл зорилго нь жоох ингээ хойш тавигдаад байгаа шүү дээ тий. Тэр талаар би ярих хүсэлтэй байна. Тэгэхээр одоо яг яаж ийнэ гэхээр Америкийн их сургуулиуд болохоор өчигдөрхөн Вашингтон DC хотын амбан захирагч мэдээлэл гаргасан юу вэ гэхээр цаашдаа Америкийн дуустал Америкийн баг дунд тэг ахлах сургуулиуд их сургуулиудын хичээл онлайнаар орно гэдгийг бол зарласан байгаа. Онлайн сургалтууд эхэлж байна. Тэгэхээр Монголд байгаа хүүхдүүд маань одоо бакалаврын зэрэг сурах гэж яах вэ гэхээр сургууль руугаа өргөдлөө явуулсан болвол онлайнаар хичээл авах боломжтой болж байгаа. Өмнө нь болохоор заавал тэр сургуульдаа тэгээ Америкт ирээд сурах ёстой гэсэн зарчимтай байсан бол одоо эх орондоо байхдаа онлайнаар бакалаврын сургалтыг аваад тэгээ бүх зүйл нормал болоод ирэхээр те энгийн болоод ирэхээр Америкийн нэгдсэн улсын визээ мэдүүлээд Америкт суралцах тэр үе хаалга нэгдэж байгаа юм билээ. Тэгэхээр энэ боломжийг бас битгий алдаарай гэж бас хэлмээр санагдаж байгаа. Тэгээ сая болохоор нэг жишээ ярихад өчигдөрхөн болсон нэг жишээн дээр оны өмнө нэг охин тэг зөвлөгөө аваад би сургуультанд зуучлж өгөөд ингээд сургуулийн урилгыг явуулаад визэнд орсон чинь виз нь гараагүй байхгүй. Тэгэл яг байжсэн чинь за дараагийн семестрт орё доо гэд байжсэн чинь яасан гэхээр ковид те корона гараад ирсэн. За тэг корона гарч ирсний дараагаар нөгөө охин чинь за тэгвэл 7 сар хүртэл үлээ гэсэн чинь тэр нь бас зүгээр болоогүй 7 сар хүртэл те одоо л ингээд ковид өрүүлчихсээр лээ. Тэгээд ямар шийдэлд хүрсэн бэ гэхээр өчигдөр бид нар ярилцаад яасан бэ гэхээр сургуулийн нөгөө ойд харилцсан ажилтнаа ярилцсан чинь онлайнаар сургалт авч болно. Нэг юм уу хоёр ангийг аваад тэгээд онлайнаар их орондоо ингээд сурж агаад виз энтер мэдүүлээд хэл нэгтгэхээр визээ мэдүүлээд наашаа ирээд сурч болно гэж аахгүй. Тэгэхээр энэ хүн 10 сараас эхлээд болохоор онлайн сургалтаар Америкийн их сургуульд бас сурах боломжтой болж байгаа. Тэгээд одоо тэр охин маань бүр яхаа мэдхээ болсон. Тэгээ Монгол сургуульдаа ч ордгийн билүү гэж бодож ирсэн аа. Өчигдөр ингээд шийдвэрээ гаргаад одоо Америкийнхаа сургуульд онлайнаар хичээлдээ явахаар болсон тий. За иймэрхүү байдлаар ингэж зохицуулж болж байна. За тэгээд хэрвээ виз гарахгүй бол яах юм бэ гэсэн чинь ерөөхдөө цаашдаа Америкийн сургууль бол онлайн дээр суурилсан сургалтын системүүдийг нэвтрүүлнэ. Тэгээд онлайнаар виз гарахгүйсэн ч гэсэн Монголд байхдаа сургуулаа төгсөөд тэрнийхэн дагуу ажилд орох Америкийн компаниудад ажилтлах эрхээ бас аплай хийгээд авчиж болно гэсэн юм уяатан бодлогыг барьж байгаа нь нэг талаараа аюул гоё юм том давуу тал гаргаж байгаа байхгүй тий. Америкт сурахад чи амьдралын зардал өртөг ямар их өндөр үлээ. Тэгээд дээрээс нь сургалтын төлбөр төлөхөд ямар их зардал гардаг үлээ тий аав ээжүүдээс. Тэгэхээр хүүхдүүдээ онлайнаар ингэж сургаад тэгээд юу явах боломжтой болж байгаа. Сургуулийн төгсөөд тэгсэн ирнэ Америкийн дипломтой өөрөх нь англи хэл сайн, сургуулаа сайн төгссөн бол Америкийн компаниудад бас Монголд байхдаа их орондоо байхдаа Америкийн компанид онлайнаар ажиллах боломжтой болж ирж байгаа байхгүй. Нэг бодлын нэг талаар айгүй гоё азтай юм шиг тийм ээ. Ийм орчин үед амьдарч байгаа байна. Тэгээд Америкт бол хүмүүс бол ерөөсө гэртээ л ажиллаж байна одоо. Ерөөсө офис руугаа явах боломж байхгүй. Бүгдээрээ тэг ковид ороод тэрхүүл хороонд ороод гэрээсээ ажиллаж байгаа байхгүй. За тэгэхээр бакалаврын зэрэг сурах байгаа хүмүүс маань бол тийм байна. Тэгээд 2020 оны 8 сарын 5-аас эхлээд залуучуудад зориулсан сургалт 4 удаагийн сургалт байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд тэр маань болохоор би одоо зүгээр залуучуудаа зориулаад оюуны хөрөнгө оруулалт хийх зорилгоор өөрийнх нь сурч мэдсэн зүйлийг танилцуулж юм хийх гэж байгаа сургалт байгаа. За тэгээ яаж энэ сургалтанд оролцох юм бэ гэхээр энэ одоо энэ миний гаргасан таблет дээр iPad дээр гаргаж байгаа. Миний гаргасан энэ одоо юу вэ? Амьдралын менежмент гэх workbook байна л да. Энийг аваад тэгээд энэ сургалтанд оролцох боломжтой энэ дижитал дэвтэр байгаа. Амьдралын менежмент workbook гэх тээ. За тэгээ энэ дээр болохоор яах юм бэ гэхээр бид нар ингээд 99 хуудастай юм дэвтэр байгаа. 99 хуудастай дэвтэр дээрээ бүгдээрээ ингээд өнгөрсөн үеэсээ эхлээд зорилгоо тодорхойлоод тэгээ цаашдаа ер нь яаж та амжилтанд хүрэх юм бэ? Өдөр болгон юу хийвэл ямар одоо юг та нарт маань амьдралдаа хөшөөлөл тэ өөрхөн зорилгыг биелүүлж чадах юм бэ гэдэг зүйлүүдийг болвол тусгасан байгаа юм. Энэ дэвтэр дээр надтай хамт 14 хоногийн хугацаанд ажиллаад тэгээд 4 удаагийн сургалтанд хамрагдах юм. Энэ маань болохоор ямар сургалт вэ гэхээр нэгдүгээр 2019 онд Америкийн нэгдсэн улсад олон улсын оюутнуудад хамгийн их тэтгэлэг олгосон топ 10 сургууль бакалаврын зэрэг сурахад
Тэгээ энэ дээр би харсан чинь тэр Harvard-ийн их сургууль, Chicago-гийн их сургуулиуд их тэтгэлэг олгосон болов уу гэсэн чинь миний ерөөсөө сонсож байгаагүй мэдэхгүй юм сургуулиуд аяг орж ирсэн мэлээ. Тэгэхээр энэ ямар сургуулиуд байна вэ гэдгийг та нар энэ дижитал дэвтрийг аваад энэ сургалтанд оролцоод мэдээд аваарай тий. Энэ гой сургалт болно. За хоёрдугаарт нь онлайн бизнес чиний ирээдүй гэж байна тий. Одоо ингээд бүх юм онлайн дижитал болоо. Би одоо дэвтрээ хүртэл дижиталаар гаргалаа шүү дээ тий. Тэгээд энэ дэвтэр маань болохоор би нэг жишээ ямаар санагдаад сайн ингээд нөгөө хүүхдүүд маань All-Star английн хүүхдүүд маань ингээд хичээлдээ сууж байгаа дэвтэр нь дууссан тэгээд даалгавраа хийж амжаагүй дэвтрээ авч амжаагүй ингээд гэсэн аахгүй. Тэгээд би энэ дэвтрээ гаргацсан байсан. Энэ дижитал дэвтэр чинь ингээд дуусна гэж байхгүй. Нэг юм бичсэн бол ахаад save хийгээл ахиж save-аас хийгээл дахиад хадгалаад ашиглаад авах боломжтой энэ дэвтэр юм байна штэ гэж бас бодож илаа. Нөгөө талаар бид нараас юм цаасны хэрэглээг аягүй хэмнэж байгаа байхгүй дижитал дэвтрээр тий. Аягүй их цаас гаргаад ингээл мод сүтгээл байгаль их орондоо ингээд модоос үлдгээл байхгүй ингээд айгүй бас эко дэвтэр гэж бас би нэрлээд байгаа эко дэвтэр. За тэгээ энэ хүү дэвтрийг аваад та нар маань энэ сургалтанд оролцох боломжтой. Тэгээ онлайн бизнес чиний ирээдүйн сургалт маань одоо чи яг бизнесээ юунаас эхлэх юм бэ? За хүмүүс болохоор өөрийнхөө хийж чаддаг юмар ингээд бизнесээ хийж эхлэе гэж хэлж ийн гэж тэгж шүү дээ. Гэтэл өөрийнхөө хийж чаддаг юмар бизнесээ хийж болж гин эсвэл бас хийж чадахгүй ч гэсэн өөртөө тэр хийж чадах мэдлэг боловсролыг олж аваад онлайн бизнесийг эхлүүлж болж байна. Үүний тулд чи ямар ур чадварыг эзэмшсэн байх ёстой юм. Тэгээд өөрийнхөө туршлагыг би ярина гэсэн үг. Яг миний мэрэгжил болохоор бизнесийн чиглэлийн хүн шүү дээ би чинь. Тэгээд бас нөгөө талаар англи хэлний хүмүүнлэгийн ухааны английн ангийг төгссөн. Дээрэс нь бизнесийн чиглэлээрээ ингээд ажиллаж яваад байгаа хүн л дээ. За 2 3 дугаарт нь болохоор цасан бөмбөлөг арга үр төлбөрөөсөө гарч санхүүгийн эрх чөлөөнд хүрэх санхүүгийн менежментийн сургалт байгаа. За энийг бүр залуучууд маань залуу байгаа дээрээ гэдэг шиг тий та нар маань маш сайн санхүүгийн мэдлэг боловсралтай болох хэрэгтэй гэдэг юм билээ шүү. Одоо ингээд Америкч айгу баян орон гэдэг хүн болгон хүлээн зөвшөөрч байгаа шүү тий. Тэгэл энэ баянаа гаргуулж байгаа юм шиг л бид нар чинь ингээд байс гээл хүмүүс рүүгээ ингээд имэйлээр нь манай төлбөрийн картыг нээлгээж кредит карт нээлгүүл ингэн тэгнэ гэл хүмүүсийн ингээд бүр яаж тэр кредит карта, зээлийн карта ашиглах вэ гэдэг бүх юм хэлж өг тэ тэдний ингээд урагтаж байгаа байхгүй юу санхүүгийн тийм өрхөнд оруулж чадчихаа. Тэгэл дэлгүүрүүд дээр нь явхаар чинь хэрвээ та манай кредит картыг авах юм бол өнөөдөр тэдэн хувийн хөнгөлөлтөөр юугаа бараа үйлчлэгээ авах боломжтой гэл ингээд тэр болгон дээр ингээд залуучууд маань санхүүгийн мэдлэг боловсрал дутуугаасаа болоод орчдөг. Тэгээ үр төлбөрт орчдөг. Тэгээ тэрнээсээ ингээд сүлдээ аягүй их стресстэй дарамттай ингээд амьдарч байгаа байхгүй. Тэгэхээр энэ цасан бөмбөлөг аргыг одоо яаж заах вэ? Яаж эзэмших вэ гэдгийг бол та нартай хэлж өгөх гэж байгаа. За тэгээд надад Америкт ирээд нэг сонинд санагдсан зүйл нь ингээд life insurance гэдэг зүйл байдаг Америкт те. Хэрвээ би одоо нас орох юм бол миний өөр хүүхдэд одоо нас орсны дараа $1 тэдний ийм хөрөнгө очно гэдгийг ингээд өөр хаймасыг даатгуулчихж байгаа байхгүй. Тэгээд надад айгүй санагдчихсан. Би одоо хизээ нас орохаа мэдэхгүй ээжэж те ингээд мөнгө төлөөд тэгээд тэрэндээс бага хэмжээний биш сар болгоо ингээд хадгаламж шиг мөнгө хийгээд байгаа байхгүй. Тэгээд 20 жилийн хугацаатай 20 жилийн хугацаанд би тэр мөнгийг ингээд хийчээд би нас орохгүй бол яах юм бэ? Тэгэл тэр мөнгө байхгүй те цуслагдчихна. Харин энэ хугацаанд нь би нас орчих юм бол яах вэ? Миний тэр мөнгө даатгалын мөнгө өөр хүмүүсд маань очино гэд. Ийм санхүүгийн талаар бүр ингээд айгүй сайн мэдлэгтэй болох хэрэгтэй тийм үлээ. Америкт одоо сурах чагаа ч юм уу. Гэхдээ энэ аргыг ч гэсэн ингээд Монголдо ч гэсэн дэлгэрүүлмээр чи юм арганууд бас айгүй хэд юм байна. Энэ талаар айгүй гоё сургалт хийх чам. За next one гэхээр дараагийн нь болохоор 4-р нь гадаадд магистр тэтгэлэгтэйгээр сурах боломж сургалт тийм ээ. Хүүхдүүд залуучууд маань аюул асуудаг. Яаж гадаадд тэтгэлэгтэй сурах юм бэ? Америкт тэтгэлэгтэйгээр сурах юм бэ? Үүн дээр юу харах юм бэ гэдэг тийм. Энэ талаар нь ярих юм. Гэхдээ аюул сайн бэлтгэлтэй л байх хэрэгтэй. Одоо та нар корона гэдэг юм хийхгүй болохгүй шүү дээ тийм. Аюул сайн бэлтгэлтэй өөрийгөө бэлдээ, англитэй бэлдээ, бусад мэргэжлүүдээ сайн дэвшлүүлээд ингээд явах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээ энэ талаар аюул дэлгэрэнгүй бас гоё сургалт хийж чаа. За нийтдээ 2-7 хоног энэ сургалт маань үргэлжлэн. За тэгээ энэ дэвтэр маань бол үнэхээр хямдхан 16,000 төгрөг. Та нар 16,000 төгрөгөөр энэ дижитал дэвтрийг авч өөртөө нэг сайхан хөрөнгө оруулалт хийгээд 4 удаагийн миний сургалтанд суугаад эрч хүчээр сэлбэж аваад намраас эхлээд өөрсдийнх нь тэр хичээл сурлага, ажил хөдөлмөр бүгдээрэнд нь эрч хүчтэйгээр ороорой гэж хүсэх байна. Alright. За өнөөдрийн ярих сэдв маань ингээд дуусчихсан. Та нар маань асуулт байвал асуугаарай. Түрүүний миний асуух асуулт нь
коммент байна уу? Төрсөн өдрийн баярын минь төргийн амжилт гинэ манад өө сайн уу? Баярлалаа. Вау, ямар гоё юм бэ? Хүүхдүүд бас аав ээж нарт хэрэгтэй юм байна гинэ. Тийм ээ. За баярлалаа. Тийм маргааш миний төрсөн өдөр болох ч байгаа. Тэгээд төрсөн өдрөөр маань би төрсөн өдрийн бэлгээ гайхуулчих гэсэн. Хуучин нөгөө iPad-аас салаад шинэ iPad авсан байхгүй. Тэгсэн чинь Apple-ийн iPad нь яасан гэж ингээд захиалсан чинь би ингээд нэрээ бичиж болдог. Тэгээд доор нь Money USA гэдэг нь миний брендинг нэр аваад тий. Гантия гэдэг ингээд Apple-ийн iPad шинээр авсан чинь ингэж хэлээ. Тэгээ манай гэр бүлийн надад авч өгсөн хуучин iPad-аас салаад шинэ iPad одоо онлайнаар чи яг юу юм хийдэг юм чинь чамд энэ хэрэгтэй гэдэг авч өгсөн. Тэгээд би ч нөгөө галтгоо могонд зогсож байхдаа банк iPod подкаст сонсоод видео үзэл хоол молоо хийж идэг байхгүй. Тэгээд миний iPad-ыг сарж өгсөн. Баярлалаа гэсэн тий. За тэгээд манайхан гэр бүлээрээ авсан маргааш нь салхинд гарах чинь төрсөн өдрөөрөө. За тэгээд та нар маань энэ амьдралын менежмент гэдэг дижитал дэвтрийг аваад 8 сар надтай хамт 2-7 хоногийн турш сургалтанд суугаараа. Хэрвээ миний ярьж байгаа зүйл та нарт таалагдчих байгаа бол тий миний энерги та нарт таалагдчих байгаа бол welcome сургалтанд суугаараа. Тэгээд бүгдээрээ маш гоё зүйлүүдийг сурах болно. Сүүлийн үеийн Америкт гарч байгаа номнуудаас би сургалтын дээр нэлээд оруулж өгч байгаа. Апдейт хийгдээд тий. За тэгээд бас одоо нэрээ All Star англи клубт маань анхан дунд болон дундчны мэдлэгтэй хүүхдүүдийг авч байгаа. 2-8 дугаар ангийн анхан дундчт гэхээр нь уншиж бичиж сурцсан тий. Одоо яг ингээд 4 метра үзээс явж байгаа хүүхдүүд оролцсон гэсэн үг. Дундчтны мэдлэгтэй гэхээр дундчтны өнгийн хүүхдүүдэд би одоо яг юу зааж өгнө гэхээр эсээ яаж бичдэг юм бэ гэдэг арга техникүүдийг зааж өгч байгаа. Одоо энэ сар гэхэд манай 7 дугаар сард All Star англи хэлний дундчтны ангийн хүүхдүүд маань Harvard-ийг сургууль тэнцсэн эсээ, Princeton-ийг сургууль тэнцсэн эсээ, Pennsylvania-ийг сургууль тэнцсэн эсээнүүдийг ингээд танилцсан хүүхдүүдийн бичсэн. Тэгээ энэ эсээнүүдээс бас хүүхдүүд аягүй юм сурч байгаа. Ганцхан англи хэл биш те хувь хүний хөгжлийн талаар аягүй гой санаа авмаар зүйлүүд байдгийн. Тухайлбал Princeton-ийг сургууль чинь болохоор Америкийн number 1 сургууль байхгүй тий. Үндэсний number 1 их сургууль. Энэ сургууль дээр тэнцсэн тэр хүүхдийн эссен дээр ингэж байгаа байхгүй. Орос хүүхдийн бичсэн эссээсэн. Тэгээд Орос хүүхд болохоор тэр хүүхд юу гэж хэлсэн бэ гэхээр хамгийн сүүлд эссен дээрээ манай өвөө надад тэлдэг байсан юм аа. Амьдрал бол яг зебра шиг тий. Зебра гэдэг чинь нөгөө юу тах тэг ингээд юм хар цагаантай юм амтэн шүү дээ тий. Амьдрал бол яг зебра шиг чи яг тэр хар зураастай үед нь маш хурдан зовлон зүгээр ингээд тэрэн дээр ингээд ажиллаад тэрийг ингээд авах хэвээр. Харин цагаан зураастай үед нь тэр амьдралдаа чи зөөлөн алхаад маш гоё enjoy баяр баясгалан мэдрээд тэгээд чи тэр амьдралаараа маш сайхан амьдрах хэвээр юм а гэд тэр эсээ дуусж байгаа байхгүй юу. Үгүй тийм үг тийм гоё mindsetтэй strong mindsetтэй хүүхдийг одоо тэр сургууль авахгүй яах юм бэ те. Энэ талаар гэх мэтчлээ аюу гоё жишээнүүдтэй юм эсээнүүд оруулж өгч байгаа. Тэгээ 8 сар 8 бол 9 сар 3 сарын хугацаанд хүүхдүүд маань тэр томоох их сургууль сурдаг эсээнүүдийг яаж бичдэг юм бэ гэдэг талаар судлахаар байгаамаа. За тэгээд та нар маань хүүхдүүдээ All Star англи клубтэй бүртгүүлээд оруулаад ирээрээ 8 сарын 3-нд эхний анхан дундчтай анхан шатны ангийн хичээлүүд эхэлнэ. 8 сарын 4-нд дундчны ангийн хүүхдүүдийн яг тэр эсээ бичиж сурах хичээлүүд эхэлэх юм аа. Тэгээд түрүүн би ярьсан шүү дээ англи хэллээ сурахт нь хүүхдүүд одоо яагаад сурахгүй ингээ хойшлуулад байгаа сурдгуу шалтгааныг ярьсан тийм ээ. Тэрэн дээр бас нэмэт хэлэхэд энэ түрүүн би morning page-ийн тухай ярьсан шүү дээ тий. Хүүхдүүд яг ингээ бодол санаагаа ингээ бичээд ирэхээр дэвтэр дээр буулгаад ирэхээр хүүхдүүдийн хэл ярианы чадвар нь бас ингээ зэгцэрч ирдэм байлээ шүү. Тэрэн дээр нас анхаараарэ гэж хэлэх байна. За та нарт асуулт байна уу? Би одоогоор нэг их комент харахгүй байна. За асуулт байхгүй бол энэ лайвын доор та нар маань асуултаа бичиж үлдээгээрэй. За тэгээд залуучууд маань бас юу аяг асууж байгаа штэ. Манай таньдаг хүмүүс ч гэсэн наад Америкт чинь ковид ямар байна? Та нар зүгээр үгээд яг ковидын үеэр болохоор бид нар ерөөсө гараасаа угаагаал маскаа сайн зүгэл явах хэрэгтэй мөлий. Тэгэх юм бол ерөөхдөө янгаас ингэ сайн халтдаг. Вирусаас сайн хамгаалаад байгаа. Нэгдүгээр хоёрдугаарт нь бид нар аягүй сайн хоолоо аягүй сайн идчихээ. Тэгээ та нар намайг бид нар манай гэвлэг ямар хоол идэж ин гэж бодож чинь тэр Америкийн үнэтэй тэр витамин энэ уугаагүй. Яг цэвэр Монгол хоол бол үнэхээр гайхалтай. Ялангуяа булууны ясны шүлтэй тэд нэрийг өдөр тутамдаа ингэ хэрэглээд дархлаа энэ аягүй сайн дэмжиж тахаар
ерөөхдөө тэр коронавирусаас аягүй сайн хамгаалж чадчихна гэж бодоод байгаа. Тэгэхээр яг зургт мэдээгээ гарахаар бол аягүй сүртэй юм яриад байгаа боловч газар дээр бол хүн болго Америкчууд аягүй арчуутай өөрсдийг ингээл Google-тэй өглөө осоо Google хамгаалаад байгаа байхгүй. Тэр шим тэжээлтэй хоол ундаа идэл бүгдээрээ маска зүгэл гудамжинд явж байгаа. Тэгээ дэлгүүрүүд нь хүртэл аягүй том зохион байгуулалтанд орцсон. Одоо дэлгүүрүүдээр үйлчлүүлэхэд хүртэл би аягүй санаа амраа байгаа байхгүй тий. Кассан дээр гэдэг юм том шилэн хоргонууд ингээл заачсан. Тэгэл шилэн хоргоо заацсан. Тэгээд 6 фитийн зайтай ингээд зогсныг 2 алхам хагастай ингээд биений зайтай ингээд зогсох юм тэмдгүүдийг ингээд шалан дээр тавьсан яг тэндээ очиж ингээд хүмүүс нь зогсдог. Тэгээ бүгдээрээ маскгүй үйлчлэхгүй no mask no service гэсэн юм ингээд гадаана хадцсан тий. Тэгээд ерөөсөө айгуу сан зохион байгуулалт нэгдэж орж чаддгийн билээ нэгдүгээр. Хоёрдугаар нь тэгэл ийм тэмдэг одоо Монголоор бол дүүрэг болгондоо ингээд коронавирусын тест шинжилгээ авдаг зүйлүүдийг ингээд тавьсан тий. Тэгээд хүмүүс нь сайн дураараа очоод шинжилгээгээ өгөөл корона авсан бол эмчлээл ингээд яваад байгаа байхгүй тий. Тэгээ энэ чинь хамгийн хүнд өвчин туссан хүмүүст л айгүй хүнд хүрч байгаа болохоос биш яг тийм хөнгөн хэлбэрийн өвчлөлтөө хүмүүс бол тийм бас тийм амь насанд нь ноцтойгоор бас нэг хүрхгүй. Хамгийн гол нь өөрсдөө л айгүй сайн ариун цэврээ хангаж байх хэрэгтэй тийм байлээ шүү. Одоо Америкт их корона гарсан байна гэдэг байгаа тий. За тэгээд коронавитай холбоотой нөгөө арьс өнгөний үзэл сая аягүй гарсан шүү дээ тий. Азиудыг аягүй их ингээл корона авчирсан их оронд нь дэлхийд даяар корона түгээлээ энэ төр гэж ярьсан. Яг тэгсэн чинь тэр Black Lives Matter гэдэг хөтөлбөр сая өрнөлөө шүү дээ тий. Залуу Американ хүнийг тий шар арьстай цагдаа нухлан дарж алсны төлөө ямар гой олуулаа ингээд хүч төрж босч ирж байна тий. Үнэхээр нэг талаараа бид нар аягүй азтай юм шиг ингээд хизээ Аз хүмүүсийн тэр ялхурлан гадуурхах үзлийг тэр Африкийн Америкийн хүмүүсийн тэмцэл зогсоож өгч чадчих байгаа байхгүй тий. Тэгээд тэдний ингээд түүхийг судлах юм бол үнэхээр гайхамшигтай түүхүүд байлээ. Тэгээд саяхан би нэг Harriet гэдэг аюу гоё кино үзсэн. Тэгээд тэрэн дээр нэг аюу эрс зоригтой эмэгтэй гарч байгаа байхгүй. Өөрөө ингээд боолчлын дарангуулвал шар хүмүүсийн тэр боолчлын дарангуулвал хитэн үеэрээ ингээд өссөн. Тэгээд тэр охин болохоор багаасаа ингээд доцуулд нөтөлсөр гал ингээд нуруу муруун дээр амар сорим моргтой тэнгүүд ганцаархан ингээд гэр бүлээсээ босож тэр боолыг ингээд зарах болсон чинь өөр газар зарах болсон тийшээ явахгүйгээд тэр газараас цухтааж байгаа байхгүй. Тэгээд цухтаагаад явсаар байгаа тэр Пенсильвани мужид тэгээд анх нөгөө хар хүмүүс Африкан Американ хүмүүсийг боолчлол чөлөөлж исэн тэр мужид очиод өөрийнхөө эрх чөлөөг олж аваад дараа нь маш олон тийм Африкан Американ боолчлолд аргацсан хүмүүсийг эрх чөлөөтэй болгож байгаа ийм эмэгтэйн тухай үзээд би бүр яг тэр эмэгтэйн дотор орчихсан юм шиг тэр мэдрэмжийг надад төрж исэн. Яг л одоо би одоо Америкт ирээд сурцсан өөрхөн хүсэл мөрөөдлийг биелүүлсэн тий. Дахиад энэ залуучуудаа энэ гадаадад өндөр боловсрол олж авахт нь тэр хүсэл мөрөөдлийг ингээд биелүүлэхэд нь тусалж гайсан гэсэн яг л одоо тэр хүнийг ингээд мэдэрч байгаа тэр мэдрэмж надад айгу орж иржсэн. Тэгээ та нар тэр киног заавал үзээрэй. Тэгээ үнэхээр гоё кино байсан. Alright. За тэгээд өнөөдрийн лайв ингээ өндөрлцгөө та нар маань үзэж амжаагүй бол нөхөд үзээрэй. Тэгээд та нарынхаа одоо хүүхдүүдээ All-Star англи хэлний клуб сургаарай. Ингэснээр таны хүүхд болохоор маш гоё англи хэлний цэвэр дуудлагатай ярьж сурна гэдэгт итгэлтэй байна. Саяхан 1 сар 2 сар хүүхдээ явуулжсэн эргээгээд 6 сар хүүхдийн амлалт хэлчихээр хүүхдээ явуулж байгаа хгүй. Тэгсэн чинь пөөх танай англи хэлний клубын хүүхдүүд чинь яг Америк хүүхдүүд шиг ярьдаг болсон биз дээ. Анх бидрийг орж ирэхэд ийм байгаагүй штэ гэж тэгжсэн. Тэгээ надаас аяга гой санагдчихсан. Тэгээд залуучууд маань болохоор амьдралын менежмент workbook, digital workbook-ыг аваад ерөөсөө 16,000 төгрөг яг одоо аваад заа та нар битгий гороогоод гэдэг шиг яг одоо аваад тэгээд 8 сард болох тэр 4 удаагийн гой сургалтанд суу. Би танарт маш гоё юм зүйлүүдийг хэлж өгнө. Тэгээд дэвтрээ авцсан байхад та нарт дахин хэрэглээд авах боломжтой байхгүй тийм ээ. За тэгээ өнөөдрийн лайв ингээ өндөрлөцгөө зөндөө юм ярьчлаа. Та нар маань асуулт байвал над руу чат бичээрэй, коммент хэсэгт бичиж үлдээгээрэй. Өнөөдрийн лайвд орж ирсэн хүмүүстээ бүгдээр нь баярлалаа. Баяртай.